Харанчлан гишүүн хамт өргөн мэдүүлсэн одоо гишүүдтэй анхдагч бас энэ хуулийг улсын хурлаар оруулж бэлтгэн хэлэлцүүлж байгаад бас баяр хүргэе. Ер нь манай улс нийгмийн хамгааллын асуудлыг нэг л хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар халамж тараах төдийгтнээр шийдэх юм шиг боддог. Нийгмийн одоо халамжийн шинэ хуулийг улсын хурлд өргөн барихаар нийгмийн хөдөлмөр нийгмийн хамгааллын гэрүүл одоо нийгмийн хамгааллын яам бас ажиллаж байгаа. Энэ хуулийн дээр ч гэсэндээ халамжаас илүүтэйгээр нийгмийн үйлчилгээнүүдийг төрөөс болон төрөмс байгууллагуудтай хамтран илүү их олгодог байж иргэдийг халамжаас хөдөлмөрт шилжүүлэх юмаа гэж ийм концепцтайгаар явж байгаа. Тэгэхээр энэ хууль ялангуяа манай нийгмийн ажилтнууд бол нэн чухал юм. Би энэ хуулийг төсвийн хувьд бол боломжгүй гэж засгийн газраас дэмжээгүй гэдэг үл ойлгохгүй байна. Энэ дээрс ерөөсөө нэг мэдээллийн сан байгуулах, за шинэ хуулиа сурчлагтай холбоотой нэг жоохон зардал гарахаас өөр улсын төсвөөс нэмж гараад ах зардал бол бараг бага. Тэртээ тэргүй өнөөдөр эрүүл мэндийн салбар, шүүхийн шийдвэр, боловсрол, за ингээд хүүхд хамгаалал, халамжийн нийгмийн хамгааллын салбарт гээд нийтдээ 3000 гаруй нийгмийн ажилтнууд ажиллаж байгаа. Түрүүн хэлсэнчлэн харин нийгмийн ажилтнуудын маань хувьд хүндрэл бэрхшээлэн гэх юм бол өнөөдөр боловсролын салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтан гэхэд тэр хүн ирээдүйх нь карьерийн зам нэг хүнд явсаар байгаа цаашаа нийгмийн ажилтан хүн сургуулийн захирал болж болох уугүй юу? За эрүүл мэндийн салбарын нийгмийн ажилтан гэхэд эрүүл мэндийн салбараас үйлчлэг авж байгаа олон иргэдэд бас нийгмийн хамгааллын одоо туслан дэмжих үйлчлэгээнүүдийг үзүүлээд явж байгаа чинь тэр хүн ирээдүйд нийгмийн ажилтнаасаа илүү гарахааргүй юм шиг ийм болчиход идэг. Тэгэхээр дэлхийн улс орнуудын жишг нь болохоор нэгдүгээрт ийм хуультай болж иж эрх зүйн байдлыг нь хангах. Хоёрдугаарт бүр цаашаага тэр үтэл мэргэжлийн шатлалтай болох. За ингээд цаашаага дэрэс нэмээд өөрийнхөө салбар дотроо ахин дэвших ийм боломж үе таалгыг нээхгүй бол ирээдүйд өнөөдөр нийгмийн ажилтан гэж 5 жил ажиллаад 10 жил ажиллаад цаашаага нийгмийн ажилтнаас өөрөөр ахиж дэвших боломж болцоо салбар дотор нь байхгүй бол залуу хүмүүс ажиллахгүй байна. Манай хүүхд хамгааллын салбарт гэхэд хүний эрхийн үндэсний комиссаас гаргасан тайлан дээр одоо гарсан байлээ. Нийт хүүхд хамгааллын ажилтнуудын 50 орчим хувь нь 1-2 жил ажиллаад л ажлаас олчдгоо гэж. Тэгэхээр ийм байгаад байгаа учраас нийгмийн ажилтны эрх зүйн байдлыг сайжруулах, хамгаалах хэрэгцээ шаардлага байгаад байгаа. За дээрэс нэмээд бас нэг үүсэж байгаа нөхцөл байдал гэх юм бол нөгөө сорон зэн захирлын байглаа гэдэг шиг манай нийгмийн ажилтнуудаар ажлын байрны тодорхойлолт нь тодорхой биш байгаад тахаар маш их хэрэгтэй хэрэггүй ажлуудыг тайлан мэдээллүүдийг нэгтгэдэг. Тэгэхээр би Саранчлан гишүүнээс нэгдүгürt энэ ажлын байрны одоо энэ салбар дээр ахиж дэвших боломж болцоо та энэ хуулийн судалгааг ингээ харахад ямар хөө байна вэ? За хоёрдугаарт дээрэс нь нэмээд мэдээллийн сангийн тухай оруулсан байна. За энэ ганц төсөв гарч улсын төсвөөс дэмжлэг хэрэгтэй байгаа нь энэ гэж хэлсэн хэд орчим төгрөгийн төсөв өөр үнэтэй холбоотой энэ хуультай холбоотой ямар төсвүүд гарна гэд засгийн газрын зүгээс дэмжихгүй гэдэг юм бэ. За манай нийгмийн ажилтнууд цаашдаа ер нь ахиж дэвших боломж болцоог бид нар хангахад юун дээр анхаарах ёстой юм бэ гэдэг энэ хэдэн одоо асуултыг асуух гэсэн. Тэгээ дээрэс нь нэмээд бид нар ер нь нэг зөвхөн нийт шаардлагатай төсөл арга хэмжээнд дээр л санхүүжүүлнэ гэсэн мөртлөө сая 2026 оны төсөв дээр 1.3 их найдын шинэ төсөл хөтөлбөрийг улсын хурал дээр ажлын хэсэг дээр дэмжигдээд түүнээс нь бараг 400 орчим тэрбум төгрөг нь үндэсний аудитын газраас зураг төсөвгүй төсвийн тухай хууль зөрчсөн. Дараа нь одоо төсвийн ерөнхий захирагч сайд нарын ч гэсэн үүнийг аваад хэрэгжүүлэхэд их хүнд төсөл хөтөлбөрүүдийг баталсан шүү. Тэгэхээр яг хэрэгтэй хэрэггүй за хууль санаачлагч отхны Саранчлан гишүүн хариулъя. За Булган Туяа гишүүнд баярлалаа. Асуултанд хариулъя. Ажлын байрны ахиц дэвшилтийг бид нар одоо ингэж ярмаар байгаа. Нийгмийн ажлын хуультай болохын өмнө ба дараа гэдэг. Одоо хэрэг өмнө бол өнөөдөр ямар байгаа гэхээр дунджаар энэ ажлын байран дээр ажиллаж байгаа хүн 3 жил болоод ажилласаа гарч байгаа. Тэгээд нийт ажиллаж байгаа орон тоон дээр ажиллаж байгаа нийгмийн ажлуудын 60% нь мэргэжлэр ажиллаг байгаа. Энэ мэргэжлэр сурсан, заасан, нийгмийн ажил гэж юу вэ гэдгийг заасан энэ оюутнууд төгсөөд ажиллаа их гэхэлэр ажил олгогч нар тэр хүмүүс нь яг тэр нөө байглаа гэдэг шиг л одоо янз бүрийн ажил дээр ингээд өөр тодорхойлолттой ажиллаад байгаа учраас энэ хүмүүс сонгохгүй байгаамаа. Тэгэхээр энэ дээр карьерийн хувьд л өнөөдөр бол энэ бол одоо ингээд
зул бөхчин гэдэг шиг ийм байгаад байгаа мэрэгжил байхгүй. А хэрэв хуультай болчоор энэ хуулиар гол нь юу шийдэх гээд байгаа гэхээр мэрэгжлийн холбоог төр өөрөө байгуулж өгье. Яагаад төр өөрөө байгуулж 120 сая төгрөг гарах гээд байгаа вэ гэхээр өнөөдөр энэ хүмүүсийн гараар нийгмийн халамж хамгааллын тэр 4-500 тэрбум төгрөг чинь явж шít, зарцуулагдаж шít. Тэгэд энийг илүү чанартай болгох юм бол халамжаас хөдөлмөрт нэр хүмүүс шилжиж шít. Айгуул угаас л тийм тооцоолол бид нар гарч байгаа шít. Тэгэхээр ийм агуулгатай байгаа. Тэгэхээр ахиж төвших боломжийн тухайд бол ийм байна. За хоёрдугаарт нь мэдээллийн сангийн тооцоон дээр хүмүүс мэдээллийн сан дээр ингэж ойлгоод ах шиг байна. Нийгмийн ажлын хүмүүс ингээд өөрсдийн гэсэн мэдээллийн сантай байх юм гэж ойлгогдсон байж магадгүй. Энэ нь мэдээлэл нийлүүлэгч буюу төрийн 5 салбарын мэдээллийн одоо халамж, статистик, гэр бүлийн яам, эрүүл мэндийн яам, бослын яамны салбаруудын ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын мэдээлэл үйлчилгээ, мэдээллийн сангаар дамжуулан энд байгаа бүх өгөгдлийг илүү сайжруулах, цэгцлэх ийм тогтолцоог бид нар ярьж байгаа. Энийг бид нар 800 сая төгрөгөөр төсөвлөж ингэж тооцож байгаа байхгүй. Энэ үнэ чинь цаана одоо нөгөө хөгжүүлэлт, зарлал, түрүүн би баахан зарлалууд ингэж үтсэн байна. Тэгэхээр эхний ээлжинд ямар ч гэсэн ингэж босгож авъя. Одоо байгаа нийгмийн ажилтнууд нь хорон дээр зөвхөн дата цуглуулж улсын статистикт мэдээлэл өгөх гэж байгаа зэрэг одоо агуулгаар ингээд бид нар баг төсөвт баг тэр бумаасаа илүү зардлыг энэ судалгаанд зарцуулж байгаа штэ. Өнөөдөр нэг айлд 4-5 салбарын 23 маягт мэдээлэл нэг айлд өрхөөс авагдаж байгаа. Гэхдээ хоорондоо энэ их өгөгдлүүд хоорондоо ярилцдаггүй. Тэр айл сайжирсан юм уу? Тэр амьдрал яаж ийн? Нөгөө эрсдэлтэй хүүхэд яаж ийн гэдэг асуудал байхгүй. Тэгээ энийг маш бага зардлаар цэгцлээд эхлүүлчихье. Гэхдээ гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр эхлэе гэдгийг гэр бүлийн яам салбарт байгаа хүмүүс бүгдээрээ ярилцаад өнөөдөр ийм төсвийг гаргасан. Засгийн газрын өгсөн санал болохоор өмнөх хуулийн одоо энэ сайжруулалтаас өмнө буюу 106 тэрбум төгрөгийг зарцуулсан ийм тооцоо юм шүү нөхдөө. Энийг бас таад ойлгооч. За тэгээд хууль санаачлагчдаас бас нэмж хариулт өгөөч гэж би хүсэж байна. Ариун зай гишүүнийг хууль санаачлагч учраас нэмээд энэ ахих твших боломжийн талаар бас өшөө хариулт зардалтай холбоотой бас тайлбар нэмж хариулж өгөөч гэж хүсэж байна. За хууль санаач ажлын хэсгийн хууль санаач аюулшин ариун зай гишүүн нэмж хариулъя. За нэмэлт хариулт учраас нэгэн минутанд багтаж хариулах гэдэг. Энэ мэдээллийн сантай холбоотой санхүүжилтийг төр хариуцна гэсэн жижигхэн бүлэг байгаад байгаа. Тэгээд энэ бол төр өөрөө энэ мэдээллийн сангаа өөрөө үн төлбөргүй чийгээд өгсөн ч болно. Энэ зүгээр одоо хууль санаачлагчийн л одоо гаргасан тооцоол байхгүй. Тэрнээс биш хуулийн дээр мөнгө төгрөг одоо заасан нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэгэхээр license segment буюу одоо зөвшөөрөл эмэн дээр бид нэр одоо зөвшөөрлийн хуулийн дээр ажиллаж байгаа тэнд мэдээллийн сангийн бол license эмэн дээр өмгөөлөгчдийн холбоо, хуульчдын холбооны мэдээллийн санг байршуулах гэж байгаа байхгүй. Энэ хэлбэрээр байж болно шүү дээ. Үн төлбөргүй төр өөрөө хариуцчих болно. Хамгийн гол нь нийгмийн ажил гэдэг чинь өөрөө мэрэгжил юм шүү. Бусад мэрэгжилтэй яг адилхан холбоотой байгаад яг адилхан мэрэгжлийн хүмүүсийг яг энэ ажил дээр нь ажилуулаач гэдэг ийм л одоо учир зорилготой хууль байгаа юм аа. Оронтой ердөөсөө нэмэхгүй. Оронтой нэмэгдүүлж байгаа. За болгон туяа гишүүн тодруулж асууя. Тэгэхээр хууль санаачлагчдаас нэмж тодруулж асуухад мэдээллийн сан дээр нийгмийн ажилтнуудаас одоо үйлчилгээ авж байгаа иргэдийн мэдээлэл байршина гэж ойлгож байгаа зүв үү? За тэгээ мэдээллийн сангийн аюулгүй байдлыг бас хэрхэн яаж хангах вэ? Яг бол энэ дээр нийгмийн ажилтнууд зарим нь төрийнх байгаад төрийн бас байгууллагад ажиллаж байгаа, олон улсын байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд ч гэсэн бас байна гэсэн үгээ. Тэгэхээр үүнтэй холбоотой энэ аюулгүй байдлыг хэрхэн яаж хангах вэ? За бид нар шинэ хүүхд хамгааллын хуулиараас хүүхд хамгааллын цахим бүртгэлийн системийг бас бий болгоно гэж оруулж өгсөн. Тэрүүн дээр хүүхд хамгааллын нийгмийн ажилтан, өрхийн эрүүл мэнд, за цагдаа гэд ингээд энэ хүмүүс энэ хүүхдүүдийн тухай бүх мэдээллүүдийг оруулах юм бол ялангуяа эрсдэлд байгаа хүүхдүүд маш их нүүдэх хөдөө орон нутгаас хот руу, хотын нэг хорооноос нөгөө хороо руу гэд тэгэхэд бид нар энэ бүх мэдээллүүд биднэрт ил тод нээлттэй байх ийм одоо хамгааллын ажилтнуудад ийм одоо орон зайг үүсгэхээр хуульчилсан. Тэгэхээр үүнтэй адилхан гэж ойлгож байгаа зүг үү? Ажлыг 4-р микрофон хариулъя.
За болгон яг гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн нийгмийн ажилтнанд болохоор за таны хэлж байгаа яг ойлголт бол зөв байна. Жишээ нь их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр өсвөр насны хүүхэд гэмтсэн байгаад ирэх юм бол бид нар гэмтлийн учир шалтгааныг нь тодруулахтай холбоотой нөхцөл байдлын үнэлгээг эрүүл мэндийн нийгмийн ажилтныг хийж байгаа. Тэндээсээ хэрвээ хүчирхийлэлтэй холбоотой кейс байх юм бол одоо 108 руу мэдэгдээд цагдаа болон дараагийн шатны байгууллагууд тухайн хүүхэд маань сургууль сурдаг учраас боловсролын байгууллагын нийгмийн ажилтан гэх мэтчлэнгээр энэ кейс ингээ урт хугацаанд үргэлжилнэ. Тэгээ эмдгээс гарсны дараа хорооны нийгмийн ажилтан гэх мэтчлэнгээр ингээд нэг кейс бол ингээ урт удаан байгууллагын оролцоотойгоор удаан үргэлжилдэг гэсэн үг. Тэгэхээр энийг бол хандах эрхийн хязгаарлалтаар бол мэдээллийг нууцлалыг хангах боломжтой. Энийг энэ төрд байгаа төрийн хуур систем, халамж гэх мэт одоо бүх системүүдийг уялдуулах замаар шийдэх боломжтой гэдгийг бол захим хөгжлийн яамныхантай бол ярилцсан. Тэгэхээр энийг хууль дээр наривчилж одоо илүү тодорхой болгох боломжтой. За Хүрэлбаатарын Баасан жаргал гишүүн асуултаа асууя.